Б, Д, С нь бол ерөнхийдөө бараг 50-аас 65% нарахшдаг гэж үздэг. Эхнэр нөхөр ингээл 50 жил, 40 жил амьдарцээ ирж байна. Тэгэхэд хоёулаа вирустэй байна гэдэг тохиол маш ховор. Цэгийн хувьд бол харин вакцин байдаггүй. Тийм. Тэгтэл зарим хүмүүс би тарган биш ээ, миний биеийн жингийн индекс 30-аас дээш гараагүй гэсэн боловч төвийн таргалтай хэвлийгээрээ таргалтай тохиолдолд бас үүсэх нэ. Онкологи даралгаа буурангууд нөгөө нэг эд доторх шингэнүүд нь гадагшаага идрүүгээ яваад эхэлдэг. Ингээд ирэхээр нөгөө захын хавангууд үүснэ. За аригч гэсэн илгээг бол одоо 100% микрозол гэмтдэг учраас энэ хор сурчлуудаас бол одоо энэ хүмүүс сайн бас мэдэг бах. Манайд Монголд бол вирусын эмчилгээ ороод ирсэн шүү дээ. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Амин чанар подкастынхаа дараагийн дугаараар та бүхэндээ уулзж байгаадаа маш их баяртай байна. За бид энэ удаагийн дугаарт эрүүл мэндийн чиглэлээр маш сонирхолтой сэдвээр мэргэжлийн эмчтэй ярилцсан байгаа. Энэхүү подкастаа эхлэхээс өмнө та бүхэнд хандж хэлэх зөвхөн хэдхэн зүйлс байна. За тэр нь болохоор та эрүүл мэндийн талаар хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг яг мэргэжлийнхэн эмчийн амнаас тогтмол сонсохыг хүсвэл манай амин чанар YouTube сувагт лайк болон subscribe гэсэн тавчлуурыг заавал дараарай. Ингэснээр бидний бэлтгэн өргөж буй мэдээллүүд танд цаг алдалгүй хүрээд явна. За мөн бидний дараагийн дугаараар яг ямар хвчлэлийн талаар сонсомоор байгаа та комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Манай багийнхан бүх комментиг уншаад хамгийн олон удаа татагдж ирж байгаа комментэнд дараагийн дугаартаа хариулт өгөх болно. Ингээд хэдүүлээ ярилцлаганд орцгоё. За өнөөдрийн хоёулагийн ерөнхийдөө яг гол зорж авсан сэдэв бол элэг гэдэг эрхтэн байгаа. Тэ? За яг нэг подкастынхаа дугаар болгоныг болохоор одоо бөөр гэдэг эрхтэн тий яг бөөрийн одоо өвчлөлөөр дагнасан элэг тэрний дараа юу байдгийг тий яг юм сонсон нэг өвчлөлийг болон эрхтнийг одоо ингэ сонгож аваад тэрийг илүү дэлгэрэнгүй байдлаар одоо бидний энэ удаагийн подкастын маань одоо үзэж байгаа хүмүүст тий илүү ойлгомжтой энгийн байдлаар ярилцъя гэж миний зүгээс хүссэн. За тэгээд эхний ээлжинд болохоор хоёулаа яг элэг гэдэг эрхтэн маань өөрөө яг ямар үүрэгтэй эрхтэн юм тий тэр талаас нь илүү одоо ойлголт өгөх юм бол. За элэг бол одоо маш чухал. Ялангуяа хөвлийн одоо хамгийн том цуллаг эрхтэн гэж байгаа тий. Тэгэхээр элгийг бол ер нь хүмүүс элэгтээ бас эмчнэр ч гэсэн дүгнэхтэй бол маш том химийн лаборатори гэж дүгнэдэг тий. Тэгэхээр энэ бол маш чухал эрхлээ. Элэг өөрөө ерөнхийдөө нэг ойролцоогоор 1.5 илүү юу 1500 грамжинтэй юм том эрхтэн. За тэгээд өөрөө хөвлийн баруун доор байрладаг, хөрцний доор байралтай, хавиргаар хүрээлэгдсэн гадна талаасаа байралтай байдаг. За элгэн дээр мэдээж цэсний хүүдий байрладаг тий. Тэгэхээр хүмүүс ерөнхийдөө өвдөлтөй илрүүл баруун талд өвдөд байна гэж хэлдэг. Тэгэхээр хүний эрхтэн одоо хөвлийн үндийн баруун талд байрладаг юм том болчргаач гэж ярьдаг. Том эрхтэн байх нэ. За элэг өөрөө гол үүрэг нь юу юм гэхээр бүх одоо вакцины солилцоонд оролцдог эрхтэн. Тэр нь юу гэхээр уургийн солилцоо байна, өөх тосны солилцоо байна. За дээр нь болохоор нүүрс усны солилцоо. За тэгээд дээр нь одоо маш олон цусны бүлэглэлтэнд оролцдог факторууд байна. Тэ. За тэгээд амин дэм байна, тижээлийн бодисууд, уураг маш олон зүйлийг нийлэгжүүлдэг. Дээр нь хоргоожүүлэх үйл ажиллагаатай ийм том эрхтэн байдаг. За тийм учраас бол элэг гэдэг эрхтэнүүд бол одоо энэ бүх үйл ажиллагаа алдагдана гэсэн үг. Тэгэхээр ямар чухал эрхтэн бэ гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. За элгийг одоо өвчлүүлдэг одоо олон өвчин байна л да. За тэгээ эндээс бол яг ихэнх тохиолдог өвчний тооч бол элгийг гэмтээдэг хамгийн түрүүнд нь бол вирусын гаралтай. Одоо А, Б, С, Е гэсэн вирус, Д, В, Е гэсэн үндсэн вирусүүд байна. За тэгээд мэдээж архисах, өөхлөлтийн өвчин, за тэгээ аутоиммун гэж ярьдаг тий хүний дархлааны өвчнүүд, за бусад шалтгаантай токсик буюу элгийг гэмтээдэг эмийн гаралтай ч юм уу бусад шалтгаантай элгийн өвчлөлүүд бол элгийг гэмтээдэг байх нэ. Би одоо жишээ нь ингээд өмнө яг элгэний одоо Б, С, Т, Д гэсэн 3 вирус ингээд сонсч ирсэн байна. Тэнгүүд та сая ингээд А, Б, С
5 төрлийн вирус байна тий. Тэгээд яг одоо хамгийн түгээмэл нь бол энэ 3 болж таарах гэдэг шүү дээ тий. Ерөнхийдөө нийтлэг байдаг юм гэх үү. Ер нь бол яг А вирус, Е вирус өөр аргашгаараа бас тэр болгон нэг хүндрэл өгдөг өвчнүүд өвдөлтэй. За бид нэр аагаар буюу бохрын шараар шарлсан гэж ярьдаг шүү дээ тий. Тэгээ харьцангуй тухайн үедээ хурц өвдөд тэгээ идэрчүүд хархашаад нэг илэгний хүндрэлд өсгдөг өвчнүүдээр өвчлөх нь бага байдаг. Гэтэл Б, Д, С нь бол ерөнхийдөө бараг 50-аас 65% нь хархашдаг гэж үздэг. За эндээсээ нөгөө мархашаад ирэхээр цаашдаа илэгний цирроз болон илэгний хавдар өсөх хүндрэл нь илүү энэ 3 вирус дээр яригдчихэж байгаа. Тийм учраас манайхан бол ерөнхийдөө шинжилгээ өгсөн чийсэн БЦ вирусныхаа шинжилгээг өгөөрэй л гэж хэлдэг те. Тэгэхээр энэ вирус хүмүүст маань байвал илгийг гэмтээгээд цаашдаа хүндрэл өгдөг. Тэнгүүд нөгөө БЦ вирустэй гарсан гэдэгт хадгалгүй гэсэн хүмүүс аяг их байгаад байдаг. Яг тэр нэг Д вирус гэж нэг юм хавсраад ороод ирэхээр байна уу ерөнхийдөө хүндэрдэг үү? За тий. Одоо вирус гэж ярьсных ямар замаар халтдаг вэ тий? Эхлээд халдварлага замаар. За тэгэхээр вирус өөрөө одоо эмнэлгийн орчноос бас эхлээд халдах боломжтой. Тэр нь одоо урд бид нар бол ярьжсэн нэг хэрэглээний шприцтэй авах шприцний шаарч гэж Б гэлдэг гэсэн шүү дээ. Тэгээ одоор бол нэг хэрэглээний шприцтэй учраас энэ нь бол одоо ингэж нэрлэхэ байсан тий. Тэгэхээр одоо ер нь хандварлага нь эмнэлгийн орчинд одоо халдварлагч бол янз бүр бохирлогдсон багжаар тий янз бүрийн процедур ажилбарууд хийх энэ үед эмнэлгийн одоо битэ хүнд хийжсэн бол одоо муу ариутгдсан багжаар нөгөө хүнд маань вирус халдаах юм орчин болдог байна тий. За эмнэлгийн бус халдварын зам гэхээр яг бэлгийн зам орно. За дээр нь нэг мансууруулах бодис хэрэгэлдэг тий тэд нар бол тариураараа бидэд дамжуул тарьдаг учраас хайдгаар бол орж ийн. За мэдээж бас ийм мэдрэгээс салт гэмтдэг учраас тухайн хүний хэрглэж байгаа юмар бас нэгэнтлэгийн салт гэмтнэ гэдэг бол цусны урсгалаар орж байгаа юм учраас бол мансууруулах бодис хэргэлдэг улсууд бас их энэ вирусууд их хөргөн тархалтай байдаг. За бас нэг тарах зам нь болохоор дамжих зам нөгөө ихээс урагт байдаг. Тэгэхээр жирэмсэн эхчүүд маань хэрвээ ялангуяа Б вирус дээр яригддаг. Жирэмсэн эхчүүд хэрвээ энэ вирус маань бас яг тэр болгон шууд 100% дамжихгүй тий. За хэрвээ жирэмсэн эх маань урд нь эмчилгээ хийлгээгүй өөрийгөө вирустэй гэж мэдгүй байгаад жирэмслийн явцад бол илгэний вирусын идэвхжил илэрсэн. За тэгээд идэвхжил өндөртэй тийм эхчүүдээс урагт дамжих эрсдэл айгүй өндөр байдаг. Тэгэхээр ийм замуудыг хэрвээ сэргийлж чадвал энэ өмчнөөс сэргийлж чадна л да. Тэгэхээр яг эднэр бол ерөнхийдөө БД, БЦ вирус дамжихгаар их өсвөр бол зам нь болдог. Насан туршдаа одоо ингээд гэр бүлийн хүмүүс байгаа шүү дээ. Одоо бүхэн жишээ нь ингээд Б вирустэй ч юм уу С вирустэй тий. Эхнэр нь вирусгүй байх юм бол тэр ерөнхийдөө тэр насан туршдаа л одоо тэр хоёр хүн чинь бэлгийн ярилцаанд орж байгаа шүү дээ тий. Магадлал хэр өндөр вэ? Маш бага. 0.1% гэж үздэг. Тэгэхээр яг энэ дээр бол яг хэлэхэд нэг яг эртөө орж ирж ирсэн. Манай эхнэр ингээд шинжилгээ өгсөн чинь вирустэй гинэ би яаж хамгаалах вэ? Би эхнэрээсээ халтна гэж орж ирж ирсэн. Тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө аюулгүй сексийн үед бол маш бага хувьтай. Тийм одоо миний бодлоор бол эхнэр нөхөр ингээд 50 жил 40 жил амьдэрцээ ирж байна. Тэгэхэд хоёулаа вирустэй байна гэдэг тохиол маш ховор. Ерөнхийдөө тийм нөхрөөсөө эхнэр наваагүй, эхнэрээс нөхөр наваагүй ингээ олон жил амьдэрсэн байдаг. Тэр нөгөө нэг одоо нэг хүүхдүүд дээр тоглож байгаа л те. Дээр үед чи одоо ялцсан тангараагүй ингээд хоёулаа гарсан. Оо яг. Тиймэр бол халдаж болно ш. Тэр хүүхд ихээсээ авсан байгаад тий ихээсээ авсан байж чад вирустэй байгаад бол тиймэрхүү шарах ер нь бол тийм арсны гэмтэл салст те. Тийм цусаар л ер нь дамжиж ойлгох хэрэгтэй. За тэгэнгүүт тэр вирусын эсрэг одоо вакцины дээр хийдэг шүү дээ. Тэр вакцинууд ер нь хэр үр дүнтэй? Үр дүнтэй элгүй хоо. Би ер нь бол вакциныг 100% дэмждэг. Тийм бид нар эндээсээ ч болж манай Монгол улсад бол одоо энэ ялангуяа Б-гийн буюу шприцийн шаргийг сууруулж чадсан шүү дээ. Тэгэхээр манай дээр бол яг энэ вирусаар ярихад бол А, Б вирус бол вакцинтай байдаг.
Тэгэхээр бид нар багаас нь л ахуулаад хийдэг те. Төрсний дараах 24 цагаас ингээ вакцинуудаа хийгээд эхэлдэг. Гэтэл эн чинь хугацаатай те. Тэгээ яагаад манайх дараад нь авчиад байна гэхээр насан турш байна уу ерөнхийдөө энэ бол нэг 12, 15, 18 жилийн ерөнхийдөө хугацаатай л байгаа юм. Багаас нь хийцэн байгаа те. Тэгэхээр одоо юу гэхээр насанд хүрсэн байна уу дархлааныхаа titrийг үзээд вакцина хийлгэл гэсэн үг. Цэгийн хувьд бол харин вакцин байдаггүй. Тийм учраас бол цэг бол ялангуяа бид нар хамгаалах хэрэгтэй гэсэн. Саяын дамжих замуудаа мэдэж аваад эндээс хамгаалах. Энэ дельта гэж яриад байгаа тийм вирус чинь дельта вирус маань өөрөө одоо энэ БЦ вирусын хүндрэл юм уу эсвэл тусдаа тийм вирус байгаа юм уу? За дельта вирус бол ерөнхийдөө бие даасан вирус л дээ. Гэхдээ дамжих цам нь яг адилхан тий. За тэгтээ хамгийн нэг онцлог нь БЦ вирусыг бодвол Б вирусыг ашиглаж үрждэг вирус. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ Б вирусгүй хүн бол энэ вирус одоо жишээ нь халдварлагдлаа гэж бодоход дангаараа одоо өвчлөхгүй нь шүү дээ тий. Өвдөөд нөгөө өвчлөөд илгийг гэмтэж чадахгүй тий. Тэгэхээр ерөнхийдөө яг Б вирусын ерөнхий геномыг ашиглаад өөрийнхөө геномыг хуулбарлаад тэгээд тэрийгэ Д вирус болгоод ингээд илгийг гэмтэж эхэлдэг вирус аахгүй. Тийм учраас С вирустэй хүнд ерөнхийдөө бас өвчлөл хавсарч үүсгэж чадахгүй гэсэн. Тэгэхээр С вирустэй хүн дангаараа Зтэй байж болно. За Б вирустэй хүн хвчлэн дельта вирустай хавсардаг. За Б дельта мэдээ С вирусгээ 3 вирус бас хавсарсан хүмүүс бас байна тий. Вирусын гаралтай ерөнхийдөө иймэрхүү. За тэгэнгүүт илгийг ерөнхийдөө яг нэг ачаалал өгдөг, өвчлүүлдэг бас өөр тийм одоо хоол боловсруулах замын эрхэнтэй холбоотой байгаа дээ шүү дээ. Өөр шалтгаанууд нь юу байх вэ? За эхний шалтгаан нь бол яхааргүй вирус те. Яг Монголын орчинд ч тэр ер нь бол манайх бол Б дельта энэ вирусын халдвар их өндөрлөлтөө. За тэгээ хоёр дахь үндсэн шалтгаан нь болохоор ерөнхийдөө бодисын солилцооны өвчин байгаа. Тэр нь болохоор бодисын солилцоо буюу ер нь илэг өөгчлөх өвчин гэж байна. Тийм. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө хавсарч бол явагддаг. Илэг өөгчлөх өвчин сүүлийн үеийн одоо манай илэгний холбооноос гаргаснаар бол 5 үндсэн шалтгаанаас үүсэж байгаа. Нэг нь бол би сая хэлсэн бодисын солилцооны өвчин. За бодисын солилцооны өвчин дотор ч таргалалтай, чихрийн шижин, даралт, ихтэлт гэд ингээд холестерин тусанд холестерикс гэд ийм гэр бүлийн удамшлын байдал гэд ийм өвчин зүйлүүд ороо авчиж байгаа байхгүй юу. Тэгээ ийм тохиолдолд бодисын солилцооны илэгний шалтгаантай илэгний өгчлөлт гэж явж байна. За тэгээд хоёр дахь шалтгаан бол мэдээж архины шалтгаантай илэгний өгчлөлт. За архи бол ерөнхийдөө илгийг гэмтэхтэй эхлээд өөхөн идүүд үүсгдэг, өөгчлөлт үүсгдэг. Тэгээд тэрний дараас үндсэн одоо эмгэж амаараа өвчлөл үүсгэж явждаг. За 2 дахь 3 дахь үндсэн шалтгаан нь болохоор энэ хоёр хавсарсан байна тий. Бодисын солилцоо, архи хоёр хавсарсан байна. Яг өрмөс шалтгаантай илэгний өөгчлөлт үүсгдэг одоо эмгэгүүд байна. Тэр нь болохоор эмийн бодисууд орж байна. Хөвчлөө. За тэгээд янз бүрийн шалтгаантай илэг гэмтэх одоо урмлын гаралтай бас одоо эмийн бодисууд урмлын гаралтай эмийн бодисууд буюу эсвэл баадууд гэж эдгээр орж байгаа. Иймэрхүү шалтгаанаар үүсэж байна. Нөгөөх нь болохоор шалтгаан тодорхойгүй гэж явдаг тийм. Шалтгаан тодорхойгүй гэхээр яг юугаар үүсгэсэн гэдэг нь ер нь шалтгаан тодорхойгүй. За зарим тохиолдолд бол ерөнхийдөө бас яг автоиммуни гэж ярьдаг тийм. Бие өөрийгөө идэх гэмтээдэг тийм өвчнүүд бас байж болно. За эдгээр шалтгаантай ерөнхийдөө илэгний эмгэгүүд бол өсөж болдог тий. Манай дээр бол эдгээр өвчлөлүүд ерөнхийдөө бүгдээр илбэг тохиолддог. За цөөн тохиолддог гэдэг нь болохоор яг бид нэр янз бүрийн одоо төмөр үстэй холбоотой энэ илгэнд хоримтлагтай эмгэг үүсэх бас тохиолдлууд байна. Бас судасны гаралтай судас бөглөр хэдрээс тохиолдсон илгэний бас өөрчлөлтүүд үе тэдний хөндөрлөд бас байж болдог. Ийм өвчнүүд бол хвчлэн тохиолддог. Илгэний өвчлөлттэйгээ дончлогдсон байгаа. Юу уух вэ гэж асуугаад байгаа. Тийм. Тэгэхээр илгэний өвчлөлт дээр би түрүүлсэн бодисын шалтгаан нэг гэсэн шүү дээ. Тэгэхээр ерөөсөө шалтгаанууд нь тодорхой байдаг. Тэ биеийн жингийн индекс 30-аас дээш байна. За эрэгтэйд бол ялангуяа хөвлийн тойрог буюу төвсгэрэ гэж ярьдаг. Хөвлийн тойрогоор 94 см-с дээш. Одоо тойрогтой эрчүүд.
За эмэгтэйчүүд нь бол 80 см-с дээш дөрөгтэй эмэгтэйчүүд төвийн тархалтай гэж ярьдаг. Тийм. Тэгтэл зарим хүмүүс би тарган биш ээ, миний биеийн жингийн индекс 30-аас дээш гараагүй гэсэн боловч төвийн тархалтай те хөвлийгээрээ тархалтай тохиолдолд бас үүсэх нэ. Ер нь бол дотор эргэтэн төвчлэн элэг болон нойр улчирханд илүү өөх хоримтлагдаж зовир өгч өвчлөл үүсгэж эхэлдэг л дээ. За тэгээд нөгөө мэдээж хөвлийгээр таргалт төвчлэн хоолны шалтгаантай байдаг те. Маш их хоол идэлт одоо нөгөө килокалори энергитэй хоол идэлт. Тэгээ эдрийгээ л бүгдийг багасгана гэсэн үг. Тэгэхгүйгээр манайх ингээд үндсэн өөрийнхөө амьдралын хэм маягийг өөрчлөөгүй тийм байж одоо став хөөгчлөлтийг яаж бууруулах вэ гэдэг нь ер нь бол эмээр би яаж хөөгчлөлтөө бууруулах вэ гэж хэлээд байгаа байхгүй. Гэтэл үндсэн одоо энэ юм бол зөвхөн хөөгчлөлтөд шалтгаалсан өрсөлийг намдаахаас биш тэр илгэний хөөгтөлийг бууруулдаг бол биш. Мэдээж хүн одоо жишээ нь 30-аас дээш биеийн чин overweight буюу илүүдэл жинтэй тархалтай тохиолдолд болохоор жингээ бууруулвал ерөнхийдөө хөвлийн илгэний өвчлөлт ерөөсөө буурчдаг. Тэгэхээр ялангуяа эрүүлэр турахад бол маш амархан өвчлөлт буурдаг. Зүгээр бид нар өрөвсөл үүсгээд илэг гэмтээгээд байгаа тохиолдолд бол илгэний одоо илэг хамгаалах юмыг бол авсарч өгнө. Тийм. Гэхдээ яг энэ бол гол эмчилгээ биш. Бас нэг юм хүмүүсийн донд яриа байгаад байна. Хүмүүсийн донд л яриа байгаа гэж зөвхөж байна. Тэр нь болохоор насаараа арх болсон. Тэгээ сүүлд бурхан болсон дараа нь задлаад үтсэн чинь илгэнэст цоо ирүүл байсан. Энэ арх чинь баг илгэн сайн гэдэг марки юм ярьж явдаг нөхдөд байна. Өөр ам данцсан тийм яриа байна. Энэ ер нь хэр үнэ явартай. Одоо яг 100% гэж хэлэхэд хэцүү юм л да. Ягаад тэгэхээр монгол хүн айгүй онцлогтой шүү дээ. Нөгөө арх задалдаг фермент нь бараг байхгүй тайтал. Тийм учраас ер нь бол тэр би тийм яг үнэн гэж бодохгүй байна. Тодорхой хэмжээр гинцэн л байна. Тэгэхээр мэдээж архийг 100% задалж бид нар чаддаг учраас маш бага тий. Ер нь л бараг 50 мл-с 100 мл-ийг л задлах ферментийг бид нар ялруулдаг. Гэтэл энэс илүүгээр хэтрүүлвэл монгол хүн чадахгүй. Энд чинь онцлог байхгүй монгол хүний хувьд. Зөвөр мэдгүй тэр хүн өөр нөгөө Европын хүмүүстэй ирлийз байхыг үгүйсэхгүй л хэл та. Европын хүмүүс бол шал өөр те. Энэ нэг илгэнд хайлан арх задалдаг фермент маш өндөртэй. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө үнэн биш гэсэн үг. Одоо ер нь бол Монголд маш их байгаа хөлтэй яг илгэний циррозтой одоо хатууралтай те. Яг үнэхээр ингээд тал нь хатуурчдаг юм уу? Ямар хөө байдлаар хөвчлөг юм бол. За би түрүү хэлжсэн ер нь илгэний хатуурлын ер нь дийлэх шалтгаан вирусын шалтгаантай тий. Тэгэхээр дэлхийн даяар ингээд бид нар бас тоо баримт ингээд сонирхоод үзвэл 304 сая одоо илгэний БЦ вирусын халдвартай хүмүүс амьдарч байна гэж байгаа. Тийм үү 304 сая. Эндээсээ одоо тэр 245 бараг 45 БТ. Тэгэхээр хийх нь тий. За тэгээд 50 сая нь болохоор ЦТ гэж байгаа байхгүй. Тэгээ эдрээс одоо 1.3 сая жилдээ нас орж идэг. Тэгэхээр аюул өндөр тоо. За Монголд ч гэсэн ерөнхийдөө БЦ-гийн халдвартай хүн одоо 13 оны сүүлийн датаанда 450 мянган хүн байдаг нийлээд. Тэгээ би энэ бол тэгээд нийтэд байгаа хацсан гэсэн үг шүү дээ. Нийтдээ бол ерөнхийдөө 450 мянган. За тэгээд С вирус тэр илэг шилжүүл бишээ илэг бүтэн Монгол хөтөлбөрөөр манайхаар аюул амжилттай С вирусыг юу н устгасан. За тэгээд одоо яг энэ дээр нэмээд дуртахад бол манай Монголд чинь 300-аад илэг шилжүүлчлээ. Зөвхөн нэгдүгээр эмнэлэгт. Хавдар судал дээр бол 100-аад авах гэж бодож байна. За нийтдээ 400 тий. Гадаадад бол манайх нь 350 гаруй хүн илэг шилжүүлсэн байдаг. Тэгээ нийтдээ одоо тоон 750-аад хүн солилцсон ба штэ тий. Тэгэхээр эдгээр хүмүүсийн бол дийлэн хувь бараг 95% нь Б дельтагийн гар шалтгаантай. За дээр нь архис хувьчинтай шалтгаантай илэг шилжүүлэх байдаг. Тэгэхээр ер нь цөөхөн буюу 5% нь л С вирусын шалтгаанд байгаа. Тэгэхээр С вирусын шалтгаантай нь бол ямар шалтгаантай гэдээ асуугаад байхаар С вирусын эмийг угаагүй. Тухайн үед одоо энэ юм надад тохирохгүй байсан, гаж нөлөөгөөд байсан, тэгээд байсан гэд маш их зовир хэлсэн усуд угаагүй усуд байдаг. За дээр нь яг энэ дээр хавсарсан те арх хавсарсан С вирустэй мөртлөө арх уудаг. За дээр нь эсвэл бодсон солилцооны хам шинж хавсарсан усуд.
За дээр нь түрүүний хэлсэн тэр автоиммун өвчин бас хавсарч болдог л доо. Тэгээд цэтэй хүмүүс ялангуяа чихрийн шижин дээр хавсарсан тохиолдолд тэр ерөөхдөө хүндрэл үүсгэхэд байдаг. Тэгэхээр чихрийн шижинтэй буюу бодис солилцооны өөрчлөлт босод бас лилгэний өвчлөлт үүсээд эндээсээ хүндрэл өгöd явж байгаа байхгүй юу те. Тэгэхээр ийм тайварын дотоод ерөнхийдөө иймэрхүү байдаг. Энэ хүмүүс алаа тасаат гэдэг юм өс зүүн шинжилгээ өгсөн чинь өндөр гараад ирлээ. Энэ яг яаж байгаа юм болоо? Тэгэхээр илгэний эсийн гэмтлийг заадаг фермент байдаг гэсэн үг. Тий. Тэгэхээр алаа тасаад эс нь өсөөд байна гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр илгэний эс чинь гэмтээд байна, өрөвсөд байныг л зааж байгаа. Гэтэл илгэний одоо жишээ нь бөөр өрөвслөө гэж бодоход хүн бөөр өвдөд байна гэд эмчид санддаг тий. Гэтэл илгэний асаат алаат буюу фермент нь өсөөд илэг гэмтээд хахад хүн зовир өвдөг. Бид нар хэлсэн илэг дотроо өөрөө эс нь гэмтээд хахад өвдөх өвдөлтийн рецептор байхгүй. Тий. Тэр нь өөртөө зовирэхгүй болохоор эмч удаггүй явдаг. Гэтэл эсрэгээр эн чи илэг гэмтээд байна, илэгчин болохгүй байна гэдгийг заадаг л үзүүлэлт тий. Тэгэхээр энийг ерөөсөө тоохгүй орхичлахгүй гэсэн. Тэгэхээр бид нар тэр өрөвслийг дарах хэрэгтэй. Тэгвэл нөгөө илгэний гэмтэл маань буурна гэсэн үг. Илгээ нэмж гэмтэхгүй. Тэгэхээр энд хяналтын шинжилгээнүүд маш их хэрэгтэй гэсэн. Одоо нэг өсөндөө илгэний эсүүд гэмтээд тэр маань цусны шинжилгээнд дээр ингээд цусны дотор байгаад байна гэсэн үг үү тий. Тэгээд тэр асаа талаад гэдэг юм чи өндөр харагдаад тий. Окей. Яг түрүүнд хоёулаа нөгөө хатуурлын тухай ярьжсэн л та. Хатуурлын тухай дотроо үе шаттай байна уу? Яг ямарын одоо нэгдүгээр үеч гэдэг юм уу тэдгээр үе гэж нэрлэдэг тийм. За цирроз эхэлсэн байлаа гэхэд бас хүнд ер нь шинж тэмдэг илэрх нь маш бага. Тэгэхээр бид нар бас циррозыг бол шинж тэмдгээр онцлохгүй нэ штэ. Гэтэ ихвчлэн ерөнхийдөө хүмүүс ядраад байна л гэж ханддаг тий. Би нэг л ядраад байна. Эсвэл нэг тураад байна. Зарим хүмүүс жоохон тураад намайг харлаад байна гэсэн ингээд ирдэг тий. Тэгтэл илэгнээс маань гэмтдэг байдаг. Тэгэхээр цирроз маань өөрөө дотроо дөрвөн шаттай. Одоо хүрэхтэй бол дөрвөн шатаар хүрнэ гэсэн. Бид нэр энэ фиброзын үе шат буюу F0, F1, F2, F3, F4 гэдэг ангилдаг л да. Гэхдээ цирроз руу ерөнхийдөө F0 доо байвал таны илгүүд ерөнхийдөө илэгчин гэмтсэн байх шүү. Гэхдээ хатуурл үсэхгүй тий. Энэ дээр одоо илэгний эсийн гэмтэл явагдсан байх шүү. За ингээд 1 гээд дэше 2 гээд 3. За тэгээ F4 буюу 4-р биштэн дээр бид нэр илэг одоо бүрэн одоо сорвчлоор солигдсон байна. Таны илгийг одоо бид нар илэгний хатуурл гэсэн онш тавигдана гэсэн байдлаар яах. За онцлох нь тий. За юу түрүүнд одоо илэгний үйлдвэрлэдэг уургууд гэдээ ярьсан шүү дээ тий. За энэ уургууд дээр илэг гэдэг хэрэгтэн маань ерөнхийдөө ямар уургийн үйлдвэрлэлийг явуулдаг юм. За тий хүний биед одоо илэг яг ямар үйл ажиллагаануудыг хийснээр хүний биеийг илүү эрүүл тий ингээ ажиллахад нөлөө үзүүлдэг юм байна гэдэг л. За илэг бол маш олон уург үүсвэр синтезчэд үйлдвэрлэдэг. За тэгээд энэ нь болохоор хамгийн гол нь ер нь альбум юм байдаг тий. Ер нь илгэд бараг 100% юу нийлэгчдэг уург байгаа. За дээр нь одоо маш олон уургууд байна. Энэ нь болохоор бодисын солилцоонд оролдог уургууд байна. Тэр нь отхог манайх дааврууд гэж ярилдаг тий. За даавруудын уургуудыг байна. За одоо имийн бодисуудыг дээвэрлэдэг. За одоо энэ нүүрс ус шин тижэл амин дэмиг одоо тээвэрлдэг уургуудыг бас үйлдвэрлэдэг. Тэгэхээр эдгээр бүх уургуудыг илэг үйлдвэрлэдэг. Тэгэхээр би түрүүлсэн. Эдгээр уургууд маань хэрвээ ингээд илэг маань гэмтээд дутагдаад ирэх юм бол одоо энэ олон бүх өвчнүүд л үүсгэнэ шүү дээ. Зөв. Одоо тэнгуут илэг одоо яг ингээд хатуурл үүсчлээ тий. Хатуурл үүссэн үед нөгөө нэг альбумын маань яг зүй зохистойгоор одоо үйлдвэрлэгдэхгүй хэмжээнд хүрэх нь шүү дээ тий. Альбумын гэдэг уураг хүний биед одоо байх ёстой төвчнөөсөө багасаад ирэнгүүт ямар зөвөр илэрт юм бэ? За тэгэхээр альбумын өөрөө тусанд одоо байснараа энэ ялангуяа энэ судасны энэ онкодог даралтыг ер нь зохицуулдаг гэсэн үг тий. Даралтыг хэвэн байлгаснараа одоо нөгөө нэг одоо илэг одоо эдийн эрхтэн чи өөрөө эдийн эсийн гаднах болон эдийн доторх шингэнүүд тэгээд транс буюу завсрын шингэнүүд гэж байдаг байхгүй. Энийг яг хэвэн барьж байх үүргийг гүйцэтгэдэг. Гэтэл энэ алдагдаад ирэнгүүт түрүүс онкодог даралтгаа буурангууд нөгөө нэг эд доторх шингэнүүд нь гадагшаага эд рүүгээ яваад эхэлдэг.
Ингээд ирэхээр нөгөө захын хавангууд үүсдэг. Тэгэхээр хамгийн гол үүрэг нь ер нь энэ үүрэг байдаг. Би одоо ингээд маш олон одоо илэгний хатууралтай, дээрээс нь хавдартай ч байдаг юм уу тиймэрхүү хүмүүсээс ерөнхийдөө альбомын ураг багассан, биений ерөнхий ураг багассан, нийт ураг багассан тий. Тэгээд хөвлөй тус үссэн л гэж хүмүүс их яриад байдаг нэг жимсэн юм шиг болчихдог. Яг тэр усчлтыг тэр уургийг нөхснөөр одоо алга болгодог юм уу эсвэл ямар нэгэн байдлаар тэр усыг одоо шимэгдүүлэх гэдэг юм уу эсвэл шүүж авах гэдэг юм уу тиймэрхүү арга үйлчлэгээнүүд байх уу. Илэгний өв шат чинь бас церац чинь одоо нэг дотроо бас 3 шат нь штэ. Үйл ажиллагаагаар хөндөрлөгсөн байдлаар A, B, C гэдэг үе шат байгаа. Бид нар биелжсэн B-ээс C шаттай шилжих үед аль хэдийн нөгөө саяхан хаван хөвлийн ус одоо усчаад нөгөө альбомын маань тусанд одоо бараг 18 10 гэдэг маш бага хэмжээтэй болоод гаднаас хичнээн одоо нөхөж өгсөн ч боломжгүй болоод тэгээ ийм үед бол бид нар төрүүлсэн эмийн эмчилгээгээр тэр олон эмчилгээ хийгээд тахл ямар ч боломжгүй эцсийн эмчилгээ л ерөнхийдөө өөр хүний эрүүл илгээ орлуулах л асуудал байгаа. За A буюу B шатанд бол харин яг энэ эмчилгээ хийх хэрэгтэй. Ягаад тэгэхээр дутуу үйлдвэрлээд байгаа тий. Илэг мань өөр альбомын одоо 50% ч юм уу 60% ч юм уу үйлдвэрлээд байгаа байхгүй. Гэтэл үлдсэн хувийг бид нар гаднаас нөхөж өгнө. Уулгаж өгнө. Амаар нь одоо уулгаж нөхнө. Энийг бид нар хэлжсэн ер нь бол хоол хүнсээр авах боломж байхгүй. Альбомын та хоол идэх гэсэн юм бол байхгүй. Тийм учраас бид нар суцаар нөх юм уу уулгах шаардлагатай. Гэтэ энэ бол ихэнх шиг үештнээ л эмчилгээл юм да тий. За одоо ингээд хүмүүс одоо уураг гэдэг идэг нэр нь адилхан одоо жишээ нь ингээл малын гаралтай малын нөгөө нэг ангир уураг байна тий. За эсвэл ингээл өндгөнд чинь маханд чинь ингээд 0 уураг байгаа үсттэй. Тэгээд яагаад энэ илэгний тэр хатуурлын үед уураг бага байгаад хаад тэр уураг дутуу үйлдвэрлэгдээд байгаад энэ уургуудаа зөвлөхгүй байгаа юм бэ. Тэгсээр нэ яагаад тэр альбомын тариагаар тий түрүүний хэлсэн дээрээс нь малын гаралтай уургийн пептидүүдийг зөвлөөд уулгаад байгаа юм бэ. Эднэр яг ямар ялгаатай болоод гэдэг асуултууд бас. За тэгэхээр нийт уург гэдэг чинь дотор маш олон янзын уург байна тий. За тэгэхээр энэ уургийг уугаад байхад яагаад би болдгоо ингээд бодоод ээж магадгүй л дээ. Тэгэхээр нэгдүгээрт уургийнхаа найрлагыг маш сайн судлах хэрэгтэй. Тэгэхээр альбомын гэдэг уург маань өөрөө бүх одоо тэр уургийн бэлтгэнд байдгүй гэсэн үг. Одоо тодорхой хэмжээгээр ашгүй бага агуулгадаг маш бага. Тэр нь тэр одоо цусан дах уургийг одоо нөх хэмжээний ерөөсөй байхгүй гэсэн. За гэтэл ялангуяа манайхан альбомыг тусад нь бол ялгаж бол үйлдвэрлээд байгаа нь бол одоо түрүүний хэлсэн манай Монголын сарлагын сүнд илүү альбомын бол агуулгадаг учраас энэ альбомын нэг гэж зөвлөд байгаа. Гэтэл бусад яагаад ямааны сүнд ч гэдэг юм өөр юм байхгүйгээр маш бага л агуулгадчихаа. Тэрээс байхгүй гэсэн бол биш. Тэрийг та хичнээн хэрэглээд тэр нөхгүй л гэсэн үг л дээ. Тийм. Тэгээ ялангуяа энэ би түрүү хэлсэн цирростонд уургийн задрал их явагдаад булчингийн масса алдагдаад ирэхээр өвчнүүдийн хүндрэлд маш их нөлөөлдөг учраас бид нэр бусад уургуудаа бол ерөнхийдөө нөхөх нь бол зөв. Тий. Тэр нь бол яг хуу одоо бид тэр уургуудыг бол хоолоор л авчдаг байхгүй юу? Хоолоор авч болно. Тий. Хоол нь одоо уург агуулсан бэлтгэлүүдээр л авчиж болно. Гэхдээ бас үл орлогдчих амин хүчил гэж байна тий. Энийг болохоор бол бас түрүүний хэлсэн цөөн л одоо энэ амтны дээр бол их хэмжээгээр агуулдаг болохоос биш тэр өөрөө орлогд амин хүчил бас бид нар хоолын хундаар бол 100% авахд бол хэцүү. Тэрийг нэмэлтээр л авна. Биеинд бол ерөнхийдөө нийлэгчдэггүй гаднаас нэмэлтээр авна. Яг одоо энэ хатууралтай тэгээ илэгний хүндрэлтэй өвчлөлтүүд үед ямар хоол хүнсийг ер нь бол хоригдт юм бол тэгээд илэг өөрөө ямар хоол хүнсэнд дуртай юм бол. Ер нь хамгийн их гэмтээдэг хүнстэй л мэдээж дургу. Тэр нь болохоор хит их уургийн хэрэглээ. Илгийг гэмтээдэг. За хит их хэмээ хэрэглээ гэмтээдэг. За ялангуяа энэ биологийн идэвхт нэмэлтүүд гэж ярьдаг те. Их үүсвэр нь тодорхойгүй. Тэгэхээр манайхан маш хэрэгэлдэг. Зүгээр тэрэн дээр байгаа бичиг бол одоо бас чухал бичлэг л та. Тийм. За тэгээд дээр нь одоо урмлын гаралтай одоо урмлыг одоо өөрөө юм болгож ашигладаг хүмүүс. Тэгэхээр энэ бол илгийг бол бүр 100% некроз болж гэмтдэг. Бид нэр энэ дээр бол ерөөсөө ямар ч арга хэмжээ авч чадахгүй илэг солихтой л
одоо яригдана. Маш гэмтэл үүсгдэг. Тийм учраас одоо урамлыг манах одоо түүхийгээр нь л гэж ярих юм да. Ер нь бол ийм байрдаг улсууд мэддэг л дээ. Урамлаар ийм хийдэг улсууд. Энийг 100% үүсгэж байгаа биш шүү дээ. Тэд нар чинь зүгээр өөрсдийнхээ яриагаар номхдох нь гэж ярина. Тэгэхээр юу гэхээр урмал болгоом одоо ийм болохгүйгээр эхлээд хор гэж ярина шүү дээ. Тэрийг одоо юуг нь салах уу, юуг нь хандлах уу, яаж одоо энийг ууршил бэлдвэл одоо ийм болох уу гэдэг чинь тусгай аргаар бэлдэж байгаа. Гэтэл манайх байгалаас 100% аваад өөрөө ингэж хэрэглэчихээр энэ бол хор болоод гэмтчихдэг л дээ. Тэгэхээр энийг одоо хэрэгэлдэг хүмүүс одоо байна. Тэгэхээр одоо өөртөө бэлдсэн, өөртөө санаагаа бэлдсэн болгон одоо уургийн бэлдэмэл ч юм уу энэ тим юмыг орлно гэсэн үг бол биш. Тэгэхээр ер нь яг одоо энэ хатуурлын үед ямар хоол хүнсний дэглэм барьдаг юм бэ? Дэглэм гэхээр дөрөв хэлсэн одоо эдгээр энэ эмийн бодис энэ байна. Дээр нь болохоор мэдээж арх байна. Хорц суршил тий. Арх тамхи нөлөөлөх байна. За аригч гэсэн илгийг бол одоо 100% микроз бол гэмтдэг учраас энэ хорц сурчлуудаас бол одоо түрүүнээс эмийн замбраагүй хэрэглэв. Заавал одоо ардын ургамал гэхгүйгээр маш ийм химийн гаралтай юмнууд байна. За хоол хүнс бол жимс ногоо, амин дэм бүгд л илгэнцээ. Тэгээд шинэ хүнс. За тэгэхээр шинэ хүнс гэдэг бол бохирдолгүй хүнс байдаг тий. За тэгээд хоолоо жишээ нь хийгээд хадгалах ч юм уу эсвэл одоо сайн угаагүй хүнс бол бохирдол ихтэй хүнс. Тийм. Эдгээр бол мэдээж тамаар илгээр нөлөөлөх. Ялангуяа одоо илэгний одоо эрсдэлт бүлэгт байгаа л бол одоо тэр фитнесийн тамирчид эдэр тий фитнесээр хичээлж ингээд хамаагүй тэр бүхэл бивтэй агуулгатай ургуудыг хэрэглээд аж болохгүй юм шүү дээ тий. Окей. За хоёлаа одоо илэгний хавдар гэдэг нэг юм байгаад байна л да. Илэгний хавдрын тухай одоо нэг ойлголтуудыг өгвөл. За илэгний хавдар бол мэдээж илэгний циррозын суурин дээр л үүсдэг. Ихэнх нь. За анхдчаар одоо илгэн гэмтэйг байтал хавдар үүсгэх бол маш зүүн байдаг л да. Өвчлөн хүүхдүүд зохиолдоод байдаг. Анхдагч хавдар гэж ярьдаг. Тэгэхээр одоо ялангуяа Д вирус өөр аюу хороо чанартай хавдар үүсэх эрсдэл нь аюу өндөртэй вирустэй. Тийм учраас одоо манай илэгний хавдартай хүмүүсийн бас л 90% дандаа B дельта вирустэй байгаа байхгүй. Гэтэ С вирустэй хүмүүс бол байгаа л да түрүүн хэлснээр нэгэн цирроз үүссэн бол үүсэн шүү дээ тий. Тийм учраас. За тэгэхээр илэгний хавдар үүссэн тохиолдолд бол бид нар бол яг хуу илэгний хавдрыг одоо багасгах, шохоожуулах, эсвэл өсгөлгүйч гэдэг юм уу ийм одоо хавдрын юмнууд бол байдаг. Хавдар химийн гаралтай юмнууд бол байдаг. Гэтэ эднэр бол эмчилгээнүүд бүгдээрээ л ер нь хөнгөвчлөх яахан одоо хөвчний явцыг удаашруулах гэсэн эмчилгээ л дээ. Яг бүрэн төгс эмчилж байгаа гэж бол биш. Тэгээд одоо эцсийн эмчилгээ л бас илэг солиулах л яригдана л да. Бид нар хавдлыг эмчилж бүрэн төгс эмчилж чадахгүй. Тийм учраас илгээ солиул хүндрэхээс өмнө ер нь илгээ солиул. Энэ бол наадлын хөнгөвчлөгийн эмчилгээнүүд л мэдээж томорхоос сэргийлсэн тийм эмчилгээ. Томорчвол мэдээж тэр чинь тархаал өсрхийлэл явчих шүү дээ. Хавдар маш богино хугацаанд. Тэгэхээр тэр өсрхийллийг бид нэр богино хугацаанд үүсгэхгүй гэсэн л одоо хөнгөвчлөгийн эмчилгээний аргууд. За одоо хоёулаа яриа яг өөрөө ирэхгүй нөгөө нэг илэг солиулах гэдэг сэдвээр орж ин тэ. Яг энэ илэг солиулах Монголд бол боломжтой болсон. Бараг 700 гаруй илэг сольсон гэсэн төрөнд тоо байсан тэ. Гадаад Монголдоо нийлээд. Гадаад Монголдоо нийлээд. За яг энэ одоо нэгэнт ингээд өвчлөлцөн хавдар үүсцэн ч гэдэг юм уу. Хатуурлын сүлийн шатар болчихсон. За илгээ солиулъя. Яг энэ илгээ солиулах хугацаа, хүлээх хугацаа үн өртөг ер нь хэр байт юм бол. За илэг шилжүүлэн суулгахад бас тодорхой шалгуур байна. Бид нар удирдамжтай олон улсын Монголд оож гарсан удирдамж сайн шинжилэгдсэн. Тэгэхээр одоо бид нар яг мэрэгжлийн эмч нартай үзүүлээ те шинжилгээ бүх юмдаар нь үнэлт өгнөж өгөөд энэ хүнийг илгээ солихоос аргагүй байна. Ийм байна гэдэг. Одоо юугаа гэдэг одоо илгээ солино гэсэн үг л дээ. Тэгэхээр илгээ солих бол улсаас одоогоор бол ерөнхийдөө групп болон тэтгэрийн хүмүүст өгнөгүй шүү дээ. Өөрийн цаашдын эмчилгээ энэ хүний элэгтэй бүрэн нийцж цаашдаа эрүүл явах тэр одоо эмчилгээнд их бас мөнгө зарцуулагдана. Тэгэхээр тодорхой хэмжээгээр бас мөнгө гарна л гэсэн. За тэр нь бол яг хөө тэр өөрийнх нь
цаашдын имчилгээнд зориулах мөнгө. Тэрнээс биш яг одоогоор бол яг тэдэн төгрөг та төлөөд илэг солиулна гэсэн юм бол байхгүй. За мэдээж нийгмийн даатгал төлдөг ажил хийж байгаа улсууд бол мөн тодорхой хэмжээний мөнгө төлөгдөн. Гэхдээ ер нь бол өвцний эцсийн шатанд орсон хүмүүс хвчлэн гөрөвт байдаг учраас тэм дотор мөнгө нэг бараг байхгүй тий. Хүлээлгийн хугацаа ер нь хэр байдаг вэ? Хүлээлгийн хугацаа одоо 2 эмнэлэг сольж байгаа шүү дээ Монголд тий. Хавдар судлалын үндэсний төв, улсын 1-р төв эмнэлэг 2. Тэгэхээр хүлээлгийн хугацаа бол яг бүр тийм бол их биш. Тий. Гэхдээ манайх маш хөвчлөлтөй орон гэдгийг бас ойлгох хэрэгтэй тий. Бидний 2 баг бол ер нь ханаж үргэлгүй л юм л да. Энэ хөвчлөлийн юунд ингээл зүтгэл явж байгаа. Тийм учраас манад бол одоогоор бол нэг 6 сар орчмын л хүлээгдэл байдаг баг. Тийм их жилмэл урд нь бол бас нэлээ их байдаг байсан. Жилмэлийн хүлээгдэл байсан. Одоо бол ер нь багассан шүү. Тийм байна тий. Нэг үе бодоход бас Монголдо аюу хөгжиж байгаа юм байна. Би бас нэг 2-3 жилийн өмнө л нэг хүнээс сонсч ирсэн. Яг ингээд илэг солиулахаар баг ингээд 2 жилийн хугацаанд хүлээгдэж байгаа. 2 жилийн хугацаанд хүлээгдэж байгаа ер нь бол байгаагүй амьд донортой бол. Зүгээр харин тэгж 2 жил хүлээж байгаа бол хвшил нөгөө нэг кадавр донор уу тархины хөтөлтэй донорт бүртгүүлсэн байж магадгүй. Тэд нар бол одоо донор гарахгүй бол тэ тархины хөтөлтэй донор гарахгүй бол илэг солиулах боломжгүй шүү дээ. Тэрийгэ хүлээгээл байж гэнэ. Тэгэхээр тэр хүлээгдэл бол бас нэлээ их шүү дээ. Тий. Бас нэг юм гордлогын юм байгаа л да. Яг нөгөө нэг илэг өөрөө ингээд аягүй сайн хүн төлждөг хэрэгтэй гэж би сонсч ирсэн. За ингээд багавдар шатанд тэ илэг өөрөө маш урт удаан хугацаанд тийм хүн төлжөгч байт юм уу? Эргээд хэвийн байдал руугаа багаар шилжих тийм боломж нөхцөл байдаг. Яг нэгэнт гимтцэн илэг бид нар сорвиг одоо баг ингээд арилгах нь хэцүү шүү дээ. Тэрнтэй адилхан. Ер нь нэгэнт гимтээд шилжээд бүр тэр F3, F4 шатанда хүрсэн тохиолдол бид нар наашны эргүүлэх нь их ховролтой хэцүү бас. Гэхдээ хэрвээ тухайн хүн эмчилгээгээ яг тий сайн хийгээд хяналтаа сайн илгээд эмээ маш таслахгүй угаад өөрийнхөө нөгөө амьдралын буруу хэм маягаа өөрчлөөд тий арх уудаг байсан бол уухай болоожин илүүдл байсан бол тэрийгээ ингээд хэвэн болгоод ингээд явхад бол өвчнийг бол тухайн гайгүй харцангуй гайгүй баг өвчтөнд нь бол доктортой байлгажуулж чадна болно. Илэгний өвчлөл ер нь удамших магадлал хэв байдаг юм болоо. Одоо манай өвгөөний тэр ингээд дандаа илгээр нэг гэсэн тийм яриануд их байдаг л та. Ер нь манайхаа ингээд илэгний өвчлөлтөөр төвчлөх магадлал өндөр байд юм аа. Өвгөө маань циррозтой, маань тийм илэгний вирустэй гэдэг ч юм уу те. Тэгэхээр удамших хандлага гэдэг нь бол яг нөгөө вирустэйг л холбоотой. Одоо нэг гэр бүлийн хүмүүс бол нөгөө халдварлах зам байгаад байна шүү дээ. Тэрнээс биш одоо яг одоо юу гэдэг нь бүдүүнгцний хавдар удамшдаг гэдэг шиг л биш л тий. Ер нь ихэнх нь удамшна гэдэг нь ихээсээ л удамшиж байгаа юм л да. Нөгөө нэг вирустэй ихээс вирустэй хөтөлт төрсэн байхгүй. Тэгэл манай ээж циррозоор өвдөжсэн шүү. Циррозоор нас орсон шүү. Хавдараар нас орсон шүү. Би юм гээд. Гэтэл тухайн яах ёстой гэхээр за манай ээж ингээд яад юм бэжээ. Тэг илэгний өвчнөр. Гэтэл би юм вирустэй юу? Надад ийм эрсдэл байна уу гэдгийг л тодорхойлох хэрэгтэй. Тий. Би бас нэг хэсэг хугацааны өмнө нэг хавдрын тухай судлаад тэгсэн чинь хавдар өөрөө нөгөө нэг удамшдгуул өвчнөлийн айлдсан магадлал. Тэгэнгүүт тэр хавдарт өвчлөх одоо тэр өртөмтгий байдал нь өөрөө удамшдаг гинэ. Одоо тэр гений хүмүүс тэр чигээр одоо тэр хавдарт өртөмтгий илүү тэрний эсрэг тархлаас олтаач гэдэг юм те. Эсвэл нэг амьдралынх нь хөвчлөл нь үе удмаараа ойролцоо гэдэг юм л да. Ерөнхийдөө бол хооллолт нь ойролцоо, амьдрдаг орчин нь ойролцоо болохоор тэрэнд өртөмтгий байдал нь удамшдаг гэж сонсч ирсэн. Ерөнхийдөө тэр ер нь бол утга нэг л болж таарч байна л да. За тэнд одоо яг ингээд хүмүүст юм яриад өгчхөр тийм одоо нэг хүчтнүүдийн түүх гэх юм заавал нэр усын дурдах ч юм уу шаардлага байхгүй тий. Тийм одоо сонирхолтой юмнээ сургамжтай ч гэх юм тийм түүхүүд байна уу? Яг ер нь бол яг тийм ингээд хүн гэхэд ерөнхийдөө зүгээр яг өвчний шалтгаан эдэр нь бол ер нь адилхан л явдаг л да. Зүгээр надад энд нэг юу зүгээр сургамжтай гэдэг юм уу. Одоо яг энэ хүмүүс анхаарах ёстой нэг юм тохиолдол байсан. Нэг залуу
орж ирсэн. Тэгээд тэр залуу яасан гэхээр B вирусын халдвар авсан байсан. За тэрийг өөрөө хаанаас авснаа бол мэдсэн. Тэр нь болохоор нэг хувийн эмнэлэг дээр хаалгаанд орсон тий. Жижиг хаалга, олгоо авах хаалга. Тэгээ яг яагаад би энэ харамсалтай байна гэж хэлэхээр урд нь энэ залуу удаа дараа вакцины тэм хийх юмнаас одоо зайлсхийж исэн гэсэн үг. Одоо манайх ер нь албан байгууллагад одоо ялангуяа эмнэлгийн бид нар бол маш их хийлэгдэж штэ. B вирусын халдвар төртөмтгий байдалтай улсууд байхгүй юу. Тийм тэгээд хувь хүн ч гэсэн яг энэ B вирусын халдвараас сэргийлэх гээл энэ багаас нь ахуулаад вакцин хийлгэж дээ тий. Тэгээд тэрнийх би төрүүлсэн тэдний хугацаатай ингээд хугацаанд байхгүй болно. Та дархлааг болно. Тэгэхээр халдвар аавна. Тэгээд тэр ажлынх нь вирусын вакцин хийлгэж яхад тэрийг өөрөө хийлгээг байгаа нь тий. Хийлгэхгүй вакцин гэдэг ч юм уу гэсэн гээд хийлгээгүй байгаа юм. Тэгээд дараад нь ер нь дахиад бас эмч зөвлөсөн байгаа. Та ер нь бол вакцин хийлгээрэй гэд тэрийг өгöd. Тэгээд тэр залуу тэрэн дээр айгу харамсаж байсан байхгүй юу? Би одоо надад ингээ яг амьдралд чи энэгээр өвдөн гэсэн шиг айгу олон удаа юм вакцины саналууд ингээ тавигдаад би хийлгээгүй маа. Хэрвээ би энийг хийлгэсэн бол би ингээд одоо B вирусээр өвдөхгүй байх боломжтой байсан юм биш үү гэд ингээ ярьж. За энэ дээр нэг нэмээд хэлэхэд би төрүүлсэн D вирусын халдвар гэж байгаа. Бид нэр одоо D вирусыг хоруу чанартай вирус гэдэг нь одоо энэ хүмүүс сайн бас мэддэг байх. Манайд Монголд бол D вирусын эмчилгээ ороод ирсэн шүү дээ. Тэгээ D вирусын 2 тариа хийгдэж байгаа. Интерферон болон бүлвэрчий тэгээд 2 тариа хийгдэж байгаа. Тэгээд хийцэн байгаа тохиолдолд төрч гэсэн илгэн амрааж тий энэ вирусыг 0 болох юм уу идэвхжлийг бууруулах нь л хамгийн чухал та. Тэгэхээр энэ вирусын бас эмчилгээ байх шүү гэдэг хэлэхгүй бол бас энэ мэдээллийг аваагүй усуд байгаа юм билээ. Одоо нөгөө нэг айхтар гэж яригдаад байгаа Дельта вирус. Ер нь хороо чанартай хавдар илүү үүсгэж байгаа гэсэн тий. Огт эмчилгээ явагддаггүй байсан бол тодорхой хэмжээний 2 эмчилгээнүүд эхэлсэн гэдэг чинь цаашдаа улам илүү үр дүнгүй илүү сайжраад явах гэж хэлтэй байна. Би өөрөө ерөнхийдөө яг одоо энэ хэрэглэгчдтэйгээ одоо холбогдож ярьдаг л да. Яг манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг, тогтмол хэрэглэдэг, үр дүн сайн гарч байгаа гэдэг хүмүүстэй утасныхын дугаараар холбогдоод за яаж ийна таны бие хаатайжгүй юу бүтээгдэхүүнээ яаж ууж ийн гэх жишээ. Тэгээд нэг удаа нэг хэрэглэгчтэй холбогдсон. Гэсэн чинь нэг залуухан 30-40 орчим насны надад утасны цаанаас тийг сонсогдож байгаа. Насны эмэгтэй байсан. За тэгээд эхлээд яг би бүтээгдэхүүнээ хэрэгжилж гин үү, би хаана яаж ийн гэд асуугаад ирсэн сүүл рүүгээ битээний яриа нэлээд өрнөд. Тэгээд нөгөө бүсгүй маань надад ерөнхийдөө өөрийнхөө яг одоо байгаа нөхцөл байдлаа ярьсан байхгүй. Тэгээд ярихдаа болохоор өөрөө өмнө ингээд газрын албанд ерөнхийдөө төрийн албанд нэлээд гайгүй албан тушаал ашигтай байсан юм ихтэй байлаа. За тэгээд би ингээд яг ковидын дараах нь ингээд гинт нэг өдөр одоо түрүүн таны ярьсан тэр илийн зочмог юугаар өвдсөн байгаа байхгүй. Тэгээд тодуудлгүй явж байгаа нөгөөдх нь хүндрээд бүр хатуурл болоод. Тэгээд нөгөө эмэгтэй маань ерөнхийдөө ажиллаач хийх боломжгүй болоод тухайн үедээ ажилласаа одоо ингээд гарах хүсэлтэй өгөөд гарсан юм байна. Тэгээд нөгөө бүсгүй маань группт орсон байсан. Тэгээд группийн мөнгө авдаг өөрөө ерөнхийдөө бага насны 3 хүүхэдтэй гэр бүлийнхэн хүнтэйгээ зүг амьдардаг. Тэгээд тэр бага насны 3 хүүхдийг ерөнхийдөө хичээл сургуульд нь зөөх, харж хандах, арчлах гэд гэр бүлийн хүн ч гэсэн давхар ерөнхийдөө ажиллаа хийх боломжгүй болоод хуваараа нэг жижиг бизнес жижигхэн юм хийгээд ингээ явдаг болсон байна. Тэгээд манай гэр бүл ч гэсэн санхүүгийн хямралаас болоод би хэд хүүхдийнхээ ерөнхийдөө хоолноос хорооч гумсан гэд амхантаа л нөгөө группийнхаа авдаг мөнгөөрөө одоо энэ чанар уургийг авдаг. Тэгээ уургаа уудаг. Тэгээл нэг хоол моолч нэг хөлөгтэй идэгдэм угаасаа ийм хүнд өвчин тусцсан сэтгэл санаа хэцүү байхлаар хоолоогоорч хоол тавдгүй юм билээ. Тэгээл юм бол илгээ солиулах, ээлжээ хүлээгээд одоо ингээд уургаа уугаал гэд амьдарч байгаа гэсэн юм ярьжсэн байхгүй. Тэнгүүд яг энэ амин чанар уураг тэр за ямшлээс илгэний тэр одоо 50% ажиллаж гинүү те. Үлдсэн тэр төгөхгүй байгаа уургийн нөхөд байгаа юм байна. Дээрээс нь тэр хүнд хоол тижэл болоод байгаа юм байна гэсэн бодол төрөө тухайн үед миний дотор ингээд яг тэр хүний ирсэн яриа айгүй ингээ хүн дээр бууж исэн байхгүй. Тэгээ энэ тал дээр юу яг энэ одоо энэ амин чанар уураг те уургийг нөхөд байна уу яг яаж нөхөд байна тэр хүнд яагаад тэр шинтижэл болоод байна гэдэг тал дээр нь. Тий, ер нь бол
амин чанар гэдэг чинь өөрөө бол ер нь сарлагын сүнээс бэлдсэн шүү дээ. Тэгэхээр сарлаг гэдэг өөрөө амьтны чинь сүүн өөрөө их онцлог баг. Тэр ууланд амьдардаг тий хүйтэн орчинд амьдардаг. Тэгээ яг энэ сарлагын сүнээс бол бэлдсэн бэлтгэлүүдийг бол ер нь хятад энэ төвдүүд айгүйх хэрэгэлдэг. Ялангуяа сарлаг өөрөө төвдөд бол ихэнх сарлагын эзлэх хувь нь өндөр юм лээ шүү дээ. Өндөрлөг ууланд төвдүүд их тийжээд юм лээ. Тэгээ энэ сарлаг гэдэг амьтнээс үг төвдүүд хэрэгэлдэг. Тэндээсээ шалтгаалаад хятадууд их судалгаа хийсэн байт юм лээ. Тэгэхээр яг энэ барууны орнууд гэхээсээ илүү энэ хятад дээр их энэ судалгаа явуулсан. Тэгээд яг хөө эндээс ингээ хараад одоо энэ манайх ч гэсэн энэ уудлаг бол ингээд ар хангаад байдаг тий. Ар хангаа энэ уулархай газрын сарлагын сүний онцлог нь бусад амьтныхаас бол одоо тэр өндөрлөг газар дээр ажилладаг амьдардаг зэргээс шалтгаалаад хүчил төрөгч багтаа орчин гэсэн үг шүү дээ. Маш их одоо өөр бүтцтэй байдаг гэж. За энийг уншаад үзэхээр бол маш их одоо өөх тусны бас агуулмжтай. Тэр нь дандаа нөгөө ханаагүй гэдэг тий. Хүний биед маш амархан шингэдэг тийм өөх тусны одоо өөх тусны агуулмжтай. Бид нэр файт гэж яриад байгаа тий. За дээр нь бол одоо ерөөсөө нөгөө бид нэр одоо яриад байдаг үйл орлогдох бүх амин хүчлүүд байдаг. Маш өндөр хэмжээгээр байдаг гэж үзсэн тий 22 амж бичлэгээд. Тэгэхээр энэ нь л онцлог. Одоо ямааны сүутэй харьцуулсан, өхрийн сүутэй харьцуулсан гэдэг сарлагын сүний онцлог нь одоо бүр 50%-аар бараг шахуу ингээд өндөр одоо 2 нугалсан байдлаар их өндөр агуулгадаг. Тэгэхээр бүх амин хүчил агуулдаг. За тэгэнгүүтээ дээр нь бүх эрдсүүд агуулгадаг. Одоо бидний ярьдаг нөгөө төмөр манга цэс цайр молибдин тий одоо ерөөсөө хүний яг амьдралд хэрэгцээтэй бүх эрдсүүд агуулгаддаг юм бэл. Тэгэхээр энэгээр маш онцлог. Тэгээ энэгээр яг хятадууд маш их судалгаанууд бол ажлууд бол хийгдсэн юм бэлээ. Тэгээд эндээсээ үндэслээд яагаад энэ хүн одоо энийг баг уургаар амьдраад байна гэдэг нь л харагдчихлээ л да. Яа тэгэхээр бид нар энэ сарлагын сүүнд байдаг бүхэл зүйлийг бид нар хоол хүнснээс авдаг. Тэгтээ яг 100% энэ хүн одоо энэ сарлагын сүү мэдээж хангана гэж хэлэхгүй. Гэхдээ мэдээж одоо маш өндөр хуваар хангаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүнд одоо тэр илэгний одоо үлдэрч чадаагүй бол би тэгтээ яг энэ хүүхэн одоо бүсгүйг болохоор яг илэгний одоо сүүлийн шатанд орсон байсан гэж үзэхгүй байна л да. Хэрвээ зүгээр ийм шатанд орсон бол энэ хүн дангаараа энэ уургаар бол мэдээж ингэж сайжирч гэдэг юм өөрийгөө ингээд аваад явна гэсэн байхгүй юу. Тэгэхээр ямар байна гэхээр ямар ч гэсэн энэ хүн маань өвдсөн өвдөөд мэдээж илэг хурцаар гэмтээ дараад нь архруугаа шийдчихэд тэгээ тодорхой хэмжээний циррозын эхлэл шатанд хүрсэн байх гэж бодож байна. Тэгээ мэдээж гөрөвт оруулсан байхыг бодоход тэр шинжилгээнүүд нь баг тэр ер нь өөрчлөлттэй тэгээ ганц хоёр хөндөрлүүд нь гарсан. Гэхдээ мэдээж бид төрүүлсэн эцсийн шатандаа хүрээгүй нөгөө A юм уу B шатандаа л байсан. Энэ үед бол бид нар энэ уургийг одоо ингээд яг тодорхой хоолныхаа хэсэг болгоод хэрэглээд тэгээд хортой одоо өөрийнхөө тэр амьдралд байдаг одоо фаст фуд ч юм уу те одоо ингээд одоо хорд одоо юу дээ хороо чанартай хүнсний бүтээгдэхүүн нэг одоо ингээд бид нэр халаад тэрийг юмд нь хэрэглэхэд үнэхээр энэ өсгөх шиг үр дүнд хүрнэ гэж бодож байна. Тий. Тэгээд ер нь бол би ч гэсэн боддог л да хамгийн гол нь одоо яг энэ хуурга маань өөрөө нөгөө нэг өвчлөлтсөн одоо ядарсан байгаа илгэн дээр ачаал өгөхгүйгээр тий. Ерөөсөө маш хурдан хугацаанд тэр илгэний үйлдвэрлэдэг уургийг үйлдвэрлэх үйл явцад нь маш өндөр дэмжлэг болдог болохоор одоо илүү хүмүүст яг ууж хэрэглэхэд илүү сайн үр дүнтэй байгаа нь болоо да гэж. Илгэний нийлжүүлж удаг уургатай төстэй уургууд байгаа байхгүй юу? Ер нь бол тийм учраас тэрийг бол илэг одоо жишээ нь бол одоо юу харьцангуй бивсэн бүрэн гэмтэйгөө тий арай бага нийлүүлжсэн ч тэрийг бүрэн орлох хэмжээгээр байж чадсан гэсэн үг л дээ тийм. За хоёлаа энэ удаагийнхаа дугаарыг ингээд өндөрлөе. За тэгээд бидний одоо урилгыг хүлээж авч ирж манай сонсогчдод маш өндөр үнэтэй хувь нэмэр оруулсан тий гайхалтай зөвлөгөөнүүдийг өгсөн тунгалаг эмчтэй маш их баярлалаа. Хамт олонныхоо зүгээс сонсогчдынхоо зүгээс баярлалаа гэж дахин хэлмээр байна. Тэгээд
Таны цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа.